Ардчлаас өмнө байгаль орчны яам, аймагны ээлжлэр яам гэдэг нь өөрийгөө санхүүжүүлээд Аранхан аймгийн тэр үеийн Аранхан аймгийн айчхуу яг нурын ажихуул мөн өөрийгөө санхүүжүүлээд улсын өгсөн төлөвлөгөө биелүүлээд энэ Бүсийнхаа хэдэн аймгийг түншний болон хэрэглээний мод банц болон гойлын түншний мод бүрээ хангадаг байсан. Ингээ өөрийнхөө орлого бүрдүүлэх ярьдаг байсан. За сүүлийн үеийн одоо яг энэ зах зээл сэлжээд энэ байгаль орчны газар маань байгаль орчны аялал жуулчлалын газар болоод энэ дотор нь анги нь орж ирээд ангийнхын асуудал сүүлийн одоо 10 жилийн хөрөхгүйгийн хугацаанд орж ирсэн шүү дээ. Аймагны жилдэр яамны сайдвар тушаал гаргаа бидний тавьчихдаг байсан. Мэргэжтүүгүүд чинь бодлогоор одоо энэ улс сургаад аймагт хойрлцдаг байсан. Энэ аймагт л ямар одоо аймаг өргөх саналаа өгдөг л байх л да. Гэхдээ дээр үед чинь одоо энэ улсын төлөвлөгөөний хөмсгөл нут газар байлаа шүү дээ. Тэр аймагт тийм мэргэжлийн хүн хэрэгтэй гэдгийг тооцдог. Тэгээд одоо энэ жил дэчний хүн итгэвч гарна. Жил дэчний хүн одоо байгалийн зөв усын одоо жамаар хорогддог гэдэг юм. Тэр судалгаанаас мэргэжлүүгүүдийг бэлтгэждэг байсан. Тэгээд тэрний ажилтаа албатай тухайн газар очиод бүрэн ажиллаад үйл ажиллагаа бүрий явуулцдаг. Тэр үеийн байгаль орчны газар буюу агнурын ажихуул шууд одоо босоод ирлэгтэй учраас тухайн жилийн одоо яамнаас өгсөн улсаас өгсөн төлөвлөгөөг биелүүлээд давуулан биелүүлээд ингээд өөрийнхөө дотоод үйл ажиллагааг явуулцдаг. Ийм бүр ихтэй байсан.